бүгдээнд нь энэ өдрийн өглөөний нарийн нэмэндийг хүргэе. За одоо өнөөдөр энэ бичлэгээр болохоор мэдээж хүсэг бодсон өчигдөр бодоод өчигдөр бичлэг авалсан шүү дээ. Тэгээд за өнөөдрийн энэ бичлэгээр болохоор би 5 сар хэрхэн өнгөрсөн болон 5 сард хасан юмнуудаа харуулах гинэ. За эхнээс нь явъя. Заяа. Энэ бодолтыг ямар ч чин дээрээ авсан. Зүгээр л угсаа албаар нэг язмаар том авсан. Тэгээд энэ шортыг бас энэ дээрээ авсан. За ямар ч чин хоёрыг авсан. За доороос нь эхлэвчээ. Царана. Энийг нэг кик гэдэг дэлгүүр байдаг шүү дээ. Байдаг байхгүй юу энд? Бараг бүх хотуудтай л байдаг. Тэндээс авсан 10 евро. Яг авах үед амар хямдхан санагдчихсэн надад. Гэтэ одоо яг бодоход бол үнэтэй. Энэ болохоор H&M-ийн DVD дэлгүү. DVD гэнэ. Тэрнээс гэтэ энэ second hand би нэг 8 евроор авсан. Бас л тэр үед хямдхан санагдсан ч одоо надад үнэтэй санагдчих. За. Ерөнхийдөө зөндөө хувцас авсан. Цаа бас H&M-ээс авсан. Би угаасаа манай хотод байдаг ганц тажгүй дэлгүүр нуус H&M байхгүй юу? Тэгээд тэрнээс илүү хөвчүүл тэгээд бас үн хэцүүд чинь. Тэгээд энийг бас DVD дэлгүүр тэрнээс нь авсан. За би өмсөж үзэж харуулъя за. Нэг иймэрхүү төв. Жохон юм сэрүүх өдөр макин дээр ч юм уу бол халуун өдөр дангаад өмсөхөл. За юм байна. Би уул нэрчээд ийм их хувцас амж тооцоогоо төлөвлөөгүй байхгүй юу? Хэсэгтэй хувцас авахгүй байх гэж бодсон чинь нөгөө гарангуй тугаасаа тэгээд нөгөө эмхтэй хүний юм шамлалтай зам хөдлөөд тэгээд бах юм авсан. Тэгээд юу энэ миний хувцас онцож. Sorry. За энэ маркет бас H&M-ээс авсан. Ер нь энэ бүх хувцснуудыг H&M-ээс авсан заяа. Тэгээд энийг болохоор энд мөссөн байгаа зургийг оруулчих. Би хувцснуудаа ер нь яг сүүлд авсан хувцснуудаа бол Франкфурт руу явах гэсэн чинь авчирсан хувцснуудаа өсөх гэсэн чинь амар. Нэг сонир өсөх юм болтохгүй. Тэгээд заа гэл тэгээд чинь хувцас. За энийг бас H&M-ээс авсан. Хитээр авлаа тэр маркет лав хямдарсан 5 евро очсон. Энийг бас хямдраад 5 мав боллоо. Тэгээд авсан. Тэгээд би одоо хувцснуудаа гэхдээ нэг 2 сар өмсчүүл Монгол руу явуулчихна. Тэгэхгүй бол тагтахгүй ажиллах шинжтэй энэ хэвээр байл. Энийг бас 8 еврог орчуул авсан. Энэ надад аюу таалагдсан нөгөө юу. Энэгээр амар хатуулгатай амар тажгүй. Гэтэ энэ хатуулга нэг тийм би жоохон том харагдуулах дург байхгүй юу. Тэгээд хатуулгатай нь ч том харагдуулаад энэ болохоор юм зөөлхөн хатуулга гэж бодохгүй. Нэг тиймэрхүү. Энэ өмнөдийг бол ирээл баг шүү тавьсан. Инстаграм дээр яг энэ бодолтой зөвхөн авахгүй яах вэ гэж юу ийдсэн. Энэ өмнөдийг бас 10 евро авчихсан. Энэ бодолтыг гэсэндээ одоо юу бодсон чинь хямдхан юм шиг үнэтэй юм шиг яг үнэтэй гэхдээ яг энд байгаа хувцснууд дотор бол хямдхандаа орох байхгүй юу? Яг Германыхаа энэ нөхцөлд манай хотын ч юм уу эсвэл энэ нөхцөлд хямдхандаа орно. Тэгээд яг Монгол мөнгөнд батхаар юм үнэтэй санагдчих. Одоо Евроч 3300 таа 400 таа гэхэл 34,000 төгрөг юм уу? За энэ байна. Бас H&M сан хямдраад 7 евро болцсон гэсэн. Тэгээд надад угаасаа юу нэг байх болохоор за авчиг гэж бодоод авсан. Тэгээд одоо хаана өмсөх би тэгээд авснаас хойш ганц л удаа өмссөн. Тэр нэг нөгөө нэг найзуудтайгаа бөөнөр явуулсан болохоор нэг өмссөн. Тэгээд дахиж өмсөх үү? Цаа энэ ста 100 би нэг одоо 7 хаар энийг зөндөө өмсөх хаа. Миний jump suit шиг клад. Хөөе. Ста бүрийн таалагдсан. Энэ ерөөсөө хямдарч байсан. Би энийг харж бодож дурлаж 15 евро авсан. Одоо энийг таалагдсан. За. Энэ бас ерөөсөө хямдраг байсан. Энэ клад бас надад амар таалагдсан. Миний Facebook-ийн профайл дээр байгаа нэмсэн байгаа.
Танаа энэ 20 минут амар таалагдсан. Уртлаараа ингэж жоохон богино хайдлаар уурт. Тэгээ голоор юм ирзэнтэй ахгүй юу? Тэгээ амар таалагдсан. Гэмн би буруу уцтай угаагаад жоохон юу бацсан. Өмнө нь жоохон тэгчих. Гэтэ дахиад нэг угаад уулзуулчих хаа. За хувцас ингэсгээд ерөөхдөө дуусч जैन заяа. За. Ийм цүнх авсан. Би энэ цүнхийг авна гэж бодоогүй явж байгаа л бан хоф руу явж байгаа байхгүй. 5 еврогоор. Тэгээд яг ингэчгүй амар чимшиг санагт яг л нөгөө нэг бол ийм хажууд өгдөг, нэг бол ингэ таск. Тэгээд эсвэл өөргөрч байсан аахгүй юу? Тэгээд жижигхэн юм үүрэх гэх нэг бол цаавал удаан ингэж гаргаж ирэх гээд болтгоо. Тэгээл энийг бас энэ хар балеринаг авсан кик гэдэг дэлгүүрээс авсан. Бас 19 билүү 9 билүү 9 арай биш 19 авсан юм. 19 евроор авсан. Тэгээд жаахан яг санагдсан. Үнэнд бодоод ингэж бодох. За нэг юм их үү. Тэгээд ирээд power bank авсан, USB авсан. Би чихвч мартаад ирсэнээс учраас чихвч авсан. За тэгээд ирээд ямар чанга уурсан баг та. Ийм эмэг авсан. Цагираа эмэг. Жохон юм пластик шиг юмтай гэх юм уу? Ийм эмэг. 1 евроор авсан. Ийм сет бүгд авсан. За татах. Бүгд хөрөнд өгөхлөхөөс. Ингээд ийм 4 сеттэй ийм бүгд авсан. 5 евроор авсан. Нэг юм сонин нааш цааш нь харуулаад бичсэн мэт. Тэр бас нөгөө бүх хотод байд юм шиг Франкфуртод бас явж байгаад харсан. За энэ та бүхэн мэдж байгаа ч нөгөө Фломарктаас авсан. Төг юм байна. Энийг бас 4 евроор авсан. За мөн энэ Фломарктаас 4 евроор авсан. Ус үзэн маань вэ? Биш юу лээ? Гүзэлцэн маань вэ? Тэр нэг иймэрхүү юмнууд авсан юм байна. Тэгээд за сонин сайхан яриа заяа одоо. За Германд ирснээс хойш Германд ирээд хүмүүс аягүй гайхсан. Би ирээд 2 оны дараа шууд нөгөө хэлнийхээ хичээлд явж эхэлсэн. Хүмүүс болохоор 1 сар 2 сар болоод за би уучлаарай гомгоо эдэнгээ ярьчих уу. Би цаг алдах гэдэг байсан юм. Тэс миний гомь амар бэлцааж байгаа хаа. Би саяны Азия маркет ороод гомь авсан. Тэгээд яасан. Хүмүүс амар гайхсан. Би ирэнгүүт шууд нэг хэлний сургалтанд яваад эхэлсэн. Хүмүүс болохоор 1-2 сар болж явжгаад яваадсан байхгүй юу. Тэгээд өөд чи тийм урдан шууд юмдаа яваад эхэлчихэж байгаа юм уу гэл. Тэгэл тийм юм болоод тэгээд ихэнх хүмүүс намайг ерөөсөө Азиудыг харахаараа юу яаж юм гэсэн нөгөө нэг Хятад, Вьетнам, Орос биш Хятад, Вьетнам, Солонгос, Япон, яг Монгол гэхгүйгээр ингэ тийм улсуудыг асуудаг. Тэгсэн чинь намайг болохоор дандаа Орос, Казахстан, Кыргызстан эдгээр Банов цуугийн дотор нэг ихч бүр надраа харал ингээл амар инээхгүй юу. Тэгэл би за яг монгол хүн юм байна да. Айгүй монгол царайтай. Тэгэл би яг монгол юм байна да гэсэн чинь юм жоохон цэнхэрдүү нүдтэй юм өөртөө харсан чинь. Тэгэл би өөдөөс ингээд бас яг зүгээр хавь гэл инээгэл тэгсэн чинь амар харж ирсэн аа. Киргизиш гэх юм би. Найн. Намайг киргиз гэж бодсон байлээ амар төстэй харагдаад. Тэгээд анхны ирсэн өдрийн маргааш 5 сарын 9-нд би 5 сарын 7-нд ирсэн шүү дээ. 5 сарын 9-нд Kaufland гэдэг хатынхаа галерей дотор дэлгүүр авч ирсэн чинь юу яа дэлгүүрийнх нь хаас Кыргызстан эдэр тэгээд тэр үед болохоор чихээрээ ингээд онгоохойг байсан болохоор нэг сайн ойлгохгүй. Тэгээд Кыргызстан эдэр яриад тэгсэн чинь манай айл ихнэрээс Кыргызстанаас ирсэн үү эдэр гэж намайг асуусан юм байлээ. Тэгээд нь үгүй гэ. Тэгээд би ямартаж ямар ч нэг юм их юм хэлж байгаа гэдэг нь бол тэр үед мэдсэн байхгүй юу. За тэгээд өөр чинь тэгэл эрэл дугуйнаал эрэл зөндөө дугуйнаал уулруу дугуйтай явж магаал тэгэл юу яасан. За Франкфурт явчихад ирсэн би 5 сарын 27, 28, 29 3 өдөр гэхдээ 2 шөнө 3 өдөр юугаар явсан. Тэгээд найзуудаа 2 хонцоод ирсэн. Нэлээ том хот юм байлээ Франкфурт ч. Би нөгөө Германд ингэж байж байгаад юу асан чинь Германд байж байгаад гинэ солиоч чинь юугаад ингээд өөрийнхөө хотод байж байгаад Франкфуртод очсон чинь
аргагүй дэлхийн хотел шүү. Шилэн барилга зөндөө их юутай. Би яг энэ бичлэгийн хараас Франкфуртээс нэг хэдэн бичлэгүүдээс бас оруулъя за. Зурагнууд. Би Франкфуртд очиод улааг хийнэ гэж бодсон чинь даанч нөгөө одоо найзаатай уулзах гэсэн болохоор уулзаад тэрэндээ ингэж яваад улааг хийж чадаагүй. Тэгээд айгүй Авсландерт юм байла. Франкфурт бол жаа буух юм аа. Авсландер гэдэг нь хадаад гэдэг үг байхгүй юу? Гадны иргэдтэй. Тэр үед солонгосчууд хятадууд мэттүүд амар их байсан. Тэгээд миний ирснээс хойш анзаарснаар туркууд тэгээд хятадууд герман аягүй их байдаг юм лээ. Тэгээд бас өнөхүүд. Тэгээд өөрчн намайг манай ангийн хүүхэд 16 таа гэж хараад. Тэгээд тэгсэн чинь манай багш үгүй ээ. Ингээд Европа биш бол юу яастай 18-аас дээш болж ирж байгаа гэсэн чинь тэр ихтэй 18 хүсээ харагдахгүй юм байна гэхэд нэг анхны хичээл дээр тэгээд тэгээд манай Азууд ч угаасаа 28 адилхан царт юм л шүү. Би ингээд хараад ёо энэ хүн яг Монгол хаа гэж бодонгууд хятад ч юм уу эсвэл солонгос өөр хэлээр яриад явчихна. Тэгээд Казахстан, Кыргызстанууд бас юм Оросууд ч юм манайхтай нүдэрээ л жоохон өөр. Тэрнээс юу нь бол төстэй царит болохоор ингээд харахаар адилхан юм шиг санагдаад. За тэгээд хамгийн би аавч өөртөө ч одоо хэлээгүй маань хэлээ заяа. Яна би санаагийн зооч байх гэж хэлж чадамаа. Торгуулаад. Герман ч цууг нь 60 евро, доотлол нь 60-аар торгодог гэсэн. Дээдл нь 120 мөр. Гэсэн ч гэж би өмнөөс сонсохгүй юу. Юмтаж угаасаа 60 евро гэж бичсэн байдаг байхгүй юу? Бүх нийтийн тээврийн хэрэгслийнхаа хан дээр нь. Тэгээд торгуулаад тэгээд торгуулаад төлсөн л дээ. Амар эвгэн байл брэнд бантал. Тэгэл нөгөө өнө хөрх юм нөгөө хүчлээр би чамаа ингэ энэ чинээр хийснээ ойлгож ин гэтээ энэ бол миний ажил гэл өөрөө бас яаж зах нөгөө Авсландер хүн тэгэл нөгөө за зүгээр штэ. Дотроо тэгэл яг торгуулах стайл байсан юм байгаа байлгүй. Гарахтай юм л гарч байгаа юм гад. Тэгээд өнөөдрийг хүртэл л штэ тэгж юм. Яг 6 сард гарснаас хойш бас нэг тэнцээд ирсэн. Хаалаа гэд дотроо нэг явчаад ирсэн. Тэгсэн чинь тэгээд явчаад наашаага ирэхдээ нөгөө бүх ингээд нийтийн тээврийн хэрэгсэл 9 евро болсон байгаа байхгүй юу? 9 евроны нэг тикет авал ингээд бүх нийтийн тээврийн хэрэгсэл сууж болж байгаа. Тэгээд тэгсэн чинь юу атсан? Бүх цуг аль тэрэгнүүд амар хоцроод бүр зүгээр ингээд хоорондын хатуусна биш ээ. Ингээд буудлын хоорондын хатууснууд хүртэл ингээд тэрнээс нь болоод ингээд хоцроод тэгээд өнөөдөр ч гэсэн ингээд харж байхад хатууснууд аягүй их хүнтэй болсон. Цугнууд бас амар их хүнтэй болсон. Тэрнээс болоод Германд нэг 2ч одоогийн байдлаар ямар ч тач миний мэдж байгаагаар 2 болох асал гарсан 13-4 хүн насарсан байгаа юм шиг байлээ. Нөгөө нэг даа цэтерснээс болсон л юм шиг байлээ. Ерөнхийдөө бол яг сайн нарийн мэдэхгүй байна. Тэгээд тэгсэн чинь хамгийн гоё юм нь би тэр үед амар баялсан. Орой би 2 хон буудал явчвал яг гэртээ очих гэдэг байхгүй юу. Тэгээд нөгөө цууг маань ирдэггүй. Уус заавал тэндээс дамжихгүй л болохгүй. Тэгээд Монгол хэлс бол би баг халах чаахгүй даанч тэгж мэдэхгүй газар болохаа тэгэл яг нэг хайгаад ах юм байгаагүй л дээ уул нь бол ингээд баанов дүүрэн хүмүүс вагзаал тийм дүүрэн хүмүүстэй тэгэл ингээд цагдаа нар тэгээ шалгаж байгаа хүмүүс гэл ингээд зөндөө олон хүмүүс байгаа болохоор нэг яах нь уулын байгаагүй. Тэгтэл ингээд нэг юм тэгээ хүний нутагт дөнгөж 19 хүрэхэд 18-тай нэг хүн ингээд ганцаараа тэгэлдэг ингээд явж байгаа ингээд юу яах юм гэж авах баах юм бодвол тэгсэн чинь цуг 10 минут хоцсон гээд тэгээд за 10 минут хүлээх нь ингээд тэгэл дата хийсэн болохоор фэйб ороод Instagram ороод суужсэн чинь яг хойд яагаад ч би нэг юм хаашаа ингээд хармаа санагдаад ингээд харсан чинь нэг их Facebook хөгж байна. Тэгэл Facebook хөгж нэг чинь хөнгөсөө гэж бодоод тэгэл ингээд харсан чинь манай нийслэл хотын даргын нөгөө Франк Сима гэдэг зургийн заяа би бүр гэл амар дотор баярлалаа. Тэр үед бараг зүрх амар хурдан дор цохиж өглөө заяа. Тэгэл би гэл хачаад мөрөндөө захиал юм байна уу гэсэн чинь амар гахал сайн уу гэлтэгэл би бүр амар баярлалаа. Монгол басна. Тэгсэн чинь нэрч бас ингээд начиг өмнө айлтаж байгаа. Тэгээд одоо ингээд сувлагчаар сурж байгаа гэдэгт тэг би бүр амар баярлалаа. Ямар гоё ингээд тэгээд яг битэр бас нэг юунд суугаар байсан. Нэг маршрут гэх юм уу? Нэг богонд суугаар байсан. Тэгээд хоёлаа цуг суугаад нэг бодол яваад би угаасаа буухаас ахгүй. Тэгэл за лонч таваарай гэж. Тэгэл Facebook-аас харилцаар тэгэл амар гоё юм биш шүү дээ. Монгол хүн тийгээд нөгөө та яг уулзах мэдчихэхэд өөр юм л ингээд таараа тохиолдлоор таарлах хэрэгтэй юм биш. Тэгээд амар баярлсан.
Тэгээд тэр өдрийн хамгийн том факт одоо ярив. Тэр өдрийн хамгийн том юм бол би миний автоос хойшилсан тэрийг мэдчихсэн байхгүй би. За 40-оос ирэх юм ингээд тэгсэн чинь 26 7 болж исэн чинь манай чиглэлийн автоос 160 ахгүй. Тэгсэн чинь 100 дээрээ 160 гэсэн доороо 100 бишээ дээрээ 120 гэсэн доороо 160 гэж бичсэн автоос хүрээд байдаг байхгүй. Хоёр лайнтай. Тэг би асуусан чинь ингээд тойроод явна гэхгүй. Тэг тэгэхээр ингээд за тэг ингээд суучих гэж одоо суудсан чинь ингээд бүр цаавар ингээд миний ховч үзэг цагаар яваад заяа. Би бүр тэгээ за тойрно гэсэн юм чинь гэж бодоод тойрол ингээд хойноос ингээд орж ирэх юм байна гэж бодоод тэгээд гисэн чи хүмүүс буусаар гал 3 үлдстэй нэг 2 охин 2 найз тэг би хатад та хизээ ингээд тийш очих уу гэж асуусан чинь би буцаж явахгүй. Энэ бол миний ингээд сүлийн дээшээ явуулт гээд тэгэхээр би буцаад тийшээ явмаар байхгүй. Тэгээд танаас асуусан ингээд би одоо тэгвэл хаана буух уу гэсэн чинь чи одоо энд буу. Тэгээд 30 минутын дараа сүлийн автоос энд ирнэ. Би бүр яа гэлгээл Maps орол Google ашиглаж сурах хэрэгтэй гэдэг. Энд дэрснээс хойш би гэхдээ яг Google дээр ашигладаг гэсэн л та. Бүр илүү сайн сурах хэрэгтэй мэлээ. Би тэгэл Google Map харсан чинь амар хаалцсан юм. Алхвал 2 цаг гэж надад би бүр гэл. Тэгэл автобусны аппликейшнээр автобусаа харсан чинь үнэхээр яг 30 минутын дараа тэгээ хамгийн амжилттай хэдэн цаг болчихсон гэж оройн 12 болох гэжсэн. Яг тэгвэл цуг 10 минут хоцрон гэж хэлчихэд 30 минут хоцроод дундлынхаа буудлын дээр бас 10 минут зогсоо тэгээд ингээд яваад тэгээд миний автобус 40-оос ирэх байсан шүү дээ. 11:40-оос ирэх байсан хгүй. Тэгсэн чинь юу яагаад 12 биш 11:29 болчих тэр автобус ирээ ингээд дээшээ явж байгаа хооронд 12 болсон. Тэгээд яг 12:00 тэр автобус нь 90 заяа сүүлийнх нь. Тэр уусаа сүүлийн зогсоол нь тэгээд ирчээд ингээд буцаж яваад баан авт дээр зогсож байгаад 2 цагаас буцаад дээшээ яваад ингээд шөнө болохоор ингээд нөгөө цаг нь холтчихдаг. Тэгэл би бүр яг тэр үед үнэхээр ээж аав хоёроо бүр ээж аав хоёроо үгдэл орохоос гэртэл явж байгаас ингээд баг ойлгомоор санагдаа заяа. Тэгээд залгах гэхээр санаагийн заваа чинь за өөрөө ингээд дурандаа явсан юм чинь гэж бодлоо. Гөрийгэл бүр амар хэцүүсэн заяа. Тэр үед чинь тэгээд ядчихсан тэр буудлын бүр ингээд бахан модон дунд ганц ингээд томоо гэрэлтэй юм автобусны буудлын заяа. Тэгэл ингээд ядж хаад би амар хаа. Тэгэл ингээд хинтийн юм дуурайд байгаа юм шиг санагдал. Тэгэл тэгсэн чинь яг хажууд нь юм гэл автомат. Итэн байсан хгүй юу нөгөө хаан банкны юм ногоон шүн мөн ажилладаг итэн мэт тэр шиг тийм итэн байсан хгүй юу. Тэгээд үнээр хаа очиж хөвжөлтэй газар арай өөр. Тэрүүр зөндөө олон машин явж байхад ингээд манай Монголд бол муухайгаар хэлэхэд амар айлгаж штэ эрсдэгтэй хүмүүс чинь ингээд айлгаж мэлгэж хүмүүс сүрдүүлэх. За ер нь нэг жоохон тиймэрхүү болно штэ. Тин ч юусаа тийхгүй зэ зүгээр шууд ингээд удар ингээд мөрөглөө болвол. Тэгэл би ингээд автобусаа байсан ил хараад автобус яг цагтаа ирсэн. Автобус ирэхээс 5-10 минут орчим өмнө нэг машинтай ах ирээл ингээд нөгөө нэг гэл автомат руу ордог байхгүй юу? Ороод мөнгө авчаад гацчихснэ. Өдрөө амар хараад би бүр ингээд хамаг бие чангалаад за яста нэрээ би ингээд хүний газар л өгт юм байна. Амар муухай батсан. Яа тэ. Ста нэрээ мэрэг гэж бодлоо. Өөрийгөө ингээд загнаал ээж аваа хөвөнд орохгүй гэл. Тэгчихсэн чи би чам туслалцаа хэрэгтэй юу гэв. Би уус хараас амар айж байсан юм шиг хатсан юм шиг байна. Тэгээд ингээд хүний 12 шүү дээ. Тэгээд нэг хээр тал шиг юм газар тэгээд тэгэхээр хэрэггүй би автобус үлээж ин гэдгсэн чинь за чи ингээд хэрэг туслалцаа хэрэг болол над руу залхаарай гэсэн нэг юм цаасан нэр утас надаа ингээд татуулсаахгүй юу. Тэг би ингээд авчаал тэр чигээр бүр ингээд амар базаал зэ миний халуун болох амар хөлгөд. Тэгэл би бүр ёо гэж бодлоо. Тэгэл ашгүй тэр ах гээд яваад тэгээд нэг 5 минутын дараа байна уу да. Яг ингээд замаас бүр ингээд машин далдаад ингээд харсан чинь Мэлс бах гэд манай энэ хойдлын хэсгийн цагдаагийн ах байсан байгаа юм чи Мэлс бах полиц цай гэсэн. Тэгээд би бүр ямар тэнийг эртгэн тэрийг харддаг гэж тэгсэн бол ингээд доошлаад ядаж боохгүй хонын бодоод тэгээд яг бэжсэн чинь ашгүй автобус хүрээд ирсэн. Яа би бүр амар баярлсан. Тэгээд автобусных нь тэгээд автобусанд ороо суусан чинь зөндөө үнэтэй заяа. Нэг хүнтэй тэгээд намайг доошоо явж байгаа хооронд бүр яг над дээр ирэхдээ нэг хүнтэй ирээд тэгээ буцахтаа тэр хүн суусан чигээр явуулсан. Тэгээ явал 2 буудлын яваал энэ бахан хүмүүс суугаал тэгэл нөгөө €9 тиктэй шөнийн цагаар ашиглах гэж байгаа хүмүүс байсан. Бан аваад байгаа. Нэг тийм амар юм болсон. Ирээл нэг сар болол 3.5 кг нэмэл торгуулж үзээл автобусны өдрийн сүүлийн тээвэр мэмэрч сууж муугаар тэгэл их сонирхолтой л нэг сар гэлээ. Одоо бол амар аширсан. Ерөөсөө өдөөс хойш хизээч цуг суухгүй. Өдөөс хойш ер нь гэрээс гарахгүй. Өглөө эртмэртэл зүгээр юм байна. За. Нэг тиймэрхүү. Тэгээд одоо бүгдээрээ
5 сарын илэрхийлэх нэг жоохон бичлэг, тэгээд дунд нь Франкфурт эдгээр бичлэгүүдийг үзчихээд тэгээд дараагийн бичлэг үргэлжлүүлэхээр баярлалаа. За одоо амин ирж байгаа юм лайсен. Ирчлээ. Хаанаас байгаа бол хаанаас байгаа бол. Германд энийг л үзхийг хүссэн. Чи хоёр жоохон дэг